Шаргал нарны туяанда алтаран харагдах хэлсэн манхан салаа зам эвхэн сунаглах ээрэм тал их зөндөр хайрхнуудын хослол энэ бол мал сүргийн мандаа болсон таван хушуу малын нутаг болсон Баян хонгор аймгийн буу цагаан сумын нутаг. Энд л мал сүргэ өсгөн явхад ээлтэй нутаг. Нутаг усын тааруулахаас эхлээд малын ааш зан тохируулж мал маллах нь жинхэнэ малчин хүнээс нарийн ухаан шаарддаг. Яг л ийм арга барилаар малынхаа тоо толгойг өсгөж байгаа сайн малчин бол Баян хонгор аймгийн буу цагаан сумын малчин Базарын ухнаагаа юм. Тэрээр хар баг наснасаа эхлээд өв дээдсээс уламжилж ирсэн мал маллах арга ухаанаар мал маллаж өдгөө 60 жил болжээ. Энэ хүнийг бид нэвтрүүлгийнхээ гол баатраар сонгож тэрний мал маллах арга ухаан үр хүүхдүүд болон нэг өдрийн амьдралыг нь сонирхохоор Баян хонгор аймгийн буу цагаан сум руу бүлгийн жолоо заллаа. Үзэгсэлэнд богд харихны өвөрт нар хорогдож азуулаан авцгаатын ам дахилтд хар гурван нарт ханхар хайрхан гээд ухнаагаа өвөлжөө туслан намаржаа хаваржаа цөм тодхон. Тэдний өглөө ингэж эхэллээ. Шууд уурч өглөө болго чимээ гэрийн эзэгтэй сүү сайлаа өргөх хоёр нь байгаль хүн хоёрын мөнхийн шүтэлцээ гэмээр. Эднийх үр удмаараа эрдэнэт мал сүргээ өсгөж, үржүүлж, буйныг нь дааж яваа малчуудмын хүмүүс. Нэвтрүүлгийн баатар болох ухнаагаа хангаа говийн хостол байгалийн үзэгсэнд тогтц бүрдсэн Баян хонгор аймгийн буу цагаан сумын жирийн нэгэн малчин. Нэгдэл нийгэмд насаараа зүтгэсэн нэгэн. Ухнаагаа ухаан орсон цагаас хойш малаа салдгүй сэргэлдэн хүү байсан тухай хууж дэлгэж эцэгэх бага насныхаа тухай ийхүү дурслаа. За энд тэр одоо Ацулаан гэдэг одоо тэр хайрхны ар яг одоо хонхор дотор нь Ацулааны ходог гэдэг ходог байдаг юм аа. Энэ hodгийн тэнцээ одоо жинхэнэ аав ээжийн гараас одоо ам бүл тасарч жинхэнэ одоо миний амьдралыг одоо шийдсэн нутаг маань энэ Ацулаан хайрхны тэр hodгийн тэнцээ анх нь одоо өөрийнхөө гэрийг тастаж барьж тэнцээгээс миний амьдрал эхэлсэн юм аа. Тэгээд би энэ хантайг тэр зүүн танилцаад энэ үнтэй энэ ийшээ тэр авдрамтай талын тэр мал үржүүлгийн тэр лөө аав ээжтэйг нүүгэж өвчихсэн. Би мөн энцээгэн байжгаад тэгээд тэр авдрамтай наатлын гөшгийн дээд үзүүр гэдэг газар манай хадмих байсан. Гөшгийн дээд үзүүрээс ханиан одоо энэ гавцгаатынхан голд авцарж одоо бичрийн амьдрал холбод нээлжсэн нутаг маань одоо энэ гавцгаад энэ Ацулаан хайрхан энэ хоёр байгаа даа ер нь амьдралд. Ээж авахын тухай ярил. За миний аав одоо боржгон өгтэй зураач шарын Базар гэж хүн байсан. Миний ээж Арангаан цэнхрийн жиртэм гэж хүнээ одоо баг охин байсан гэсэн. За ийм амьдрал манай аав ээж ирээ. Мал маллал. Тэгээд би одоо аав ээжтэйгэн би энэ 1942 онд одоо энэ зураач одоо шарын Базар гэдэг тэр аавынхан одоо би аав ээжийнхээ 2 дугаар хүүнөвч төрөөд мэдлээд гэх юм уу да. Мэдлээд тэгээ 1950 онд энэ Баянбүрд сум гэжсэн Баянбүрд сумынхаа баг сургуульд орж 54 онд 4 төгсөөд 54 оноос бас аав ээжийнхээ мал малж байжгаад 60 онд одоо энэ амьдрал хоорондоо одоо ам бүл тасарт наашаа гарч ирээд 61 онд энэ хантайг нээлж одоо сайхан мал маллаж энэ хантайг нээлээд 6 хүүтэй 4 охинтой
ингэж өвдөгч одоо биднээс одоо ингэ сайхан амьдарч өдөөгч яваа. Тэрний дотоод сэтгэл шулуун шудраг тусч төлөв даруй нутаг орондоо олон жил зүтгэсэн гэдгийг энд тодорхойлж болохоор олон жил товор тууж их орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулсан тэрээр дурсан ярих зүйл их бий. Ухнаагван энэ насны хань болон хажууд нь гэрэлтэж яваа хүн бол тэрний гэргий долгор. Ухнаагва долгоргоо хоёр тоонод гэр толгоо холбож, тостой тогоонд хушуу холбож, айл гэр болсон цагаас хойш мал маллаж 10 сайхан хүүхдийн эцэг их болон өдгөө ажзээ өр хүүхдүүдэрээ өмг түшиг хийж амьдарч явна. Харин долгоргоон ээж авын тухайд ээж нь тайж удмын хүн, аав нь жирийн л малч хүн байж. Тиймээс та бидний харж байгаа энэ хатанд анхны галаа асааж, оргож бусгаж амьдарч байсан сайхан түүхийг дурсан ярьлаа. За би аавыг хэрхэн гэрт нийцэн сууж байна. Өр хүүхдтэй ханичлахын хамтаар. Миний аавыг тайж уухтай Паологын хувь гэдэг энэ утгийн хүн. Миний ээжийг Ласрангийн ламж юу гэдэг аргалан туулын хүн, аргалт уухтай. Тэгэд манай ээжийн аавыг хүү гардгүй байж байгаад хоёр хүү гараад нэг нь эндээд нэг энд нь жирэмс болоо дэнчээ ирээд аавтаа танилцаад ингээд гэр бүл болох гэсэн чинь ах дүү нь хориод яад оргод нисээд өнөмөртөө ууланд 2 хоноод Дил улаан гэдэг газар 1 хоноод наашаа эргэж ирээд дэнчээ хоноод байжсэн хойноос нь хүү яваад олоогүй. 7 хоног ирээд олохгүй бол эргүүлээд ирсэн юм ч хилдэггүй тэгээ тэр чигээрээ суулгадаг байсан гэсэн. Тэгээд миний ээж аваа ирэнчээ байж байгаа дэрвсэн болоод нэг өдөр аав ерөөс аргаан амрахтаараа би шүн усаа авдаг өдөр нь галаан төлдөг шүн дандаа бухаргал төлж ёо цогийн мантаж байгаа цайг дом боцлоход явдаг бас. Тэгээд ёо нэг айл буцсан байхдаа энэ сүсүр яадаг гэжөвжсэн чинь кимлээ гацаа ажаа гэдэг айл буцсан байхдаа өмнө хэлээж яасан чинь гацаа ажаа гэдэг хүн нь аав их сайн байсан гэ тэр үндэ көөрхөн чомбор гэр барьж өгөө тэр үндэ байжсэн чинь аав тал талын ахтуу сургийн дуулаад ирсэн чинь ээж аав нь гэдэг аав нь авахгүй гэдэг хоёр талаас нь тэгээд хоёр ээж нь уулзуулаад за одоо ингээд хийрээр хичт гэрээр юу хийж яваад яах хоёр хүүхэд минь одоо чомбор гэрээ том болгоод юм уу яадаг тал талаас нь дэмжиж нэгээ суулаа гэд. Тэгээд манай 7 хоноо төрсөн гэж гэртээ. Тэгээд 7 хоноо төрөөд хамгийн том ах маань гарсан. Би гэхээс 15 улаан миний ах дүү нэр хамгийн том мэгмэр гэдэг дараад нь жавхлангийн дашдгаал цайдсан ихэр мэхрийг 15 гэд гарсан гэлд би жаахан байхаа нь ерөөсөө мэдхгүй том болсон байгаад бурхан болсон мэднэ. Одоо ганцхан ахтай би өөр хамгийн багна. 15 гэд ээжээс хоёулах нь гоцсон. Энэ одоо хамгийн утхан хүүхнийг би авч гэр бүл болсон юм аа. Манай гэр бүлийн хүн нь одоо хувь тайж гэж хүн байсан. Манай аав тэр хувь тайжийн хадам аав хувь тайжийн аав нь одоо манкл тайж гэж том тайж язгууртан хүн байсан. Энэ төвхтэй юм блээ. Тэгээд манкл тайжийн хүү Паоло тайж гэж тайж гэдэг хүн одоо хувь тайж, сөрөнжив тайж, намсраа тайж, дорж тайж гэж дадан тайж гэж энэ 5 хүнтэй байсан юм байна. Энэ 5 хүн одоо амьд сэрүүн одоо тэр нэг хэлмэгтлийн үеэс одоо ард түмэн одоо төмнийхэн тулгуур дэмжлэгээр одоо баригдалгүй гарч орон нутгадаа бөгж амьдарч явгаад улс эх орондоо одоо их нэртэй сүртэй сайн малчин ийм сайхан зохион ихийг одоо бүтээж ирсэн ийм гөгчүүд байж ягаад одоо тэгээ бүгд одоо таал төгссөн. Одоо тэр хүний одоо үрсэд үр хүүхдүүд нь одоо ганц нэгхэн байдаг. Тэр усууд нь одоо бас л одоо миний ханийн ажил одоо сайхан үр хүүхдтэй сайхан амьдарч байдгийн да. Эднийх 10 сайхан хүүхдтэй. Тэдний ихэнх нь аав ээж хоёрыгоо дагаж үлгэр дуурайл авч мал маллаж байна. Тэдний нэг нь Зэдэнбал. Тэрээр сумынхаа сургуульд элсэн суралцаж 4-р ангиа төгсөөд л мал маллахаар зориг шулуутсан. Өдгөө 30 жил мал маллажээ. Ухнаагва мал маллахаас гадна урлагийн их авьяастай. Энэхүү авьяасаараа нутаг усанда хүнлэгдсэн нэгэн. Тэрний энэ авьяасыг хүү Зэдэнбал өгүүлжээ. Гэр бүлтэй загсмын Монгромын загсмаас гэр бүлийн хамгийн сонгосон. Манай хэн
айлын 10-ын бас баг тэгээд бас санаа учирлаараа метр 10-10-аас нийлсэн. Тэгээд 10-ын би 10 хүүхдээ нэг миний 10-ын бас отгон хүүхд 2 хүүхдтэйгээ тэгээд энэ нутаг сайхан амьдарч байна өө. Аав ээжтэйгээ нутаг сайхан 10-аас амьдэрсэн. Энэ нутгийн галгууламтайгс гэж амьдарч байна та. Эртний дурны нэг батаг таа юу? За манай аав бас сайхан дуулдаг аав хоёр маань. Тэгээ аавынхаа 10 хүүхд дотроос надад нэг ганц тэр уртын дуу гэж юм дуулах тэр юу надад заяас байдгийг. Тэгээ би ч өөрөө бас энэ дах дуулдаг. Тэгээ ямар их золтойг тэгээ яг уу урлагийн их наадамд оролцож алтан мөнгө медалийг авч ялаа. Тэгээ одоо насж явах юмд оролцох байсан. Тэгээ хоолоо бол нэг одоо залуугийнх шиг явах байсан билээ. Тэгээд энэ сайхан нутаг усан аав ээжигээ хүндлээд тэгээд энд ирж байгаа бас уран бүтээлч тав хнөө хүндлээ тэгээд нэг бадаг дуулъя. За одоо энэ нутагт ингээл одоо манай маавч энд бидний өсгөж хүмүүжүүлж тойрнолж бидний гарыг минь гандгад хөлийг минь дөрөнд хүргэж ийм сайхан болгосон юм. Тэгэл энэ нутагчд бол би ч энэ айлын хамгийн том хүн байгаа юм. Тэгэл доороо 9 дүүтэй хэдэн дүүгээ ингээл аав ээжийнхээ орондоо аав ээж болоо заримдаа чинь тэгэл ээж хоёр маань нийгмийн нэгдлийн малтыг олуулаач өссөн бид нэр. Тэгээд зав бүлмүүд аав ээж минь дандаа малаанд гааш би хэдэн дүүнээр хараалах зурдаг. Тэгээд яг зум мом болоо дулаараа тэгэхээр халуун болоод энэ цаг хайр хүндэд дамжаал тэгэл хөл нүцгэн шүү дээ тэр үс мэднэ дандаа хөл нүцгэн. Тэгэл хөл нүцгэн хоёр шиг хариулаад тэгэл загнуулахтаа загнуулаад тэгжил өссөн юм да тэгээд энэ чинь хоёр аав ээж одоо хоёр өгсөнтэй одоо тэгэл уртуудаанаас сайн сайхан хөсөж одоо тэгэл аймгийн төвөөс тэгээд энэ чаа бичлэг гэхээр тэгэл ирээл ингээл аав тэгээд нутгуусан дээрээ сайхан бай. Одоо тэгэл яг чинь энэ хотлын тэгээд эцэг аавын дээхэн талд нь тусдаг. Тэгэл бас тэр үед чинь бас нэг манайс юм том болоод амарлан ажил хийж байгаа амарлан уртаар ихээр чинь галтар царай тэгээд коно гардаг байсан тэр. Тэгэд энэ тэгээд энэ хоёрыг дугантай тэгдэг баг энэ хоёрыг. Тэгэл цугаараа арганд мотороо хийж үүрэл зурагтаа бас моторнд хийж үүрэл. Тэгэл энэ хоёроо зураг галтар царай тэг үзэл. Одоо энэ олон айл чавцсан тэгээд бүгдээр тэр тиймэрхүү л энэ хөгжилтэй тэгээд канамана үзэхэд хийм хэлхүүлээс одоо ингээл ирэхгүй олон жил болоод ингээд өөрчлөгдсөн байна өө их өөрчлөсөн ганцтай зуттай ажилласан сайхан энэ жил бол сайхан зам болж байгаа юм байна тэгэл одоо тэгэл одоо юу ярихаахан тэгэл өссөн дэрсэн нутагтай яриад ингээд байж сайхан сэтгэл зүйндэр байна. Тэгэл аав ээж хамгийн гол одоо айлын том гол дүүнэр маань үгэнд ордог сайн би дүүнэр сайхан багар. Зарим нь одоо аймаг сум юм сайн малчин болцоо одоо хөргөн манай хөргөнөчтэй бүгд ингээд яг энэ голоор зүг цугаараа байна. Хөдөө одоо ихэнх нь хөдөө шүү дээ манай хэдэн дүүнэр чинь. Хоёр нь л одоо Улаанбаатар хотод. Тэгэл би өөр аймгийн төвд. Тэгэл бусад маань солид одоо Баянгар аймгийн бууцгаа самын энэ Баянбүрд баг гэж
энэ нутагтаа тэгэл бараг бүгдээрээ тэгэл маллал ингээл аав ээжийнхээ нутаг орныг одоо ингээл уламжлаа сайхан цусдаг газар нь цусаал, намарждаг газар нь намаржаал, өвлждэх газар нь өвлжөөл ингээл бүхэл нутгийн одоо өр хүүхдүүд нь тэгэл өвлөх маягаар ингээл сайхан байна. Тэгэл одоо дүүнэртэй хэдэн дүүнэртэй ажиргал сайн сагныг өсөе. Тэгээд аав ээж дурт удаан насалж бид нартай үрд ингээд хамт байгаас айл гэж залбирая да. За баг бахтай хэр ямар хөөс эхлэхгүй хөхтэй ээж авдаа зэмлүүл задлах тийм байдаг хэлсэн мэлгүй тэрнээсээ жоохон болтой яриа. Баг бахтай ч одоо би ерөөсөө айлын том болоо тэр юм уу ерөөс дандаа хам юм болгоны төрөнд хой мөнгөө яваараа л гэдэг. Хой мөнгөө хон юм аачин тэглээ юу бол чалдан тэгэл загнуулаад гүйж өндөр. Тэгээ заримдаа загнуулахдаа сайн загнуулнаа. Манай нэг уурлахаар ширүү уурладаг. Гар мараар улзаадахгүй чөдөр мүдрээр л ороод байгаа. Тэгээ багах чи одоо бидний чинь хамгийн хөгтөө айл эргэтэй голдоо том. Бид гэж нэг боорч чадахгүй шүү дээ. Тэгээ нэг юм ээж гэдэг боорч нөгөө тийм араар нэг шүүрэл урдуур шүүрэл тэгэл загнуулаад дандаа тэгж их гэдэг бидний чинь даруулахтай олуулаас мөрдлөө гэдэг. Одоо нь хөгтөж хилүүлдэг шүү байна. Ууд тэмэлсэн юм да одоо тэгэл. Айлын том хөхтэй дүүнэрийнхээ хүмүүжил тал дээр аав ээж эсвэл илүү анхаардаг байсан мэлгүй тэгэл энэ тал дээр яаж дүүнэрээ Тэ дүүнэр болохоор одоо би ч өөрийнхөө манай нэг дүү готод байд Эрдэнэбаатар гэдэг. Тэрнээс бусдын л тэр үед зүүр өссөн болохоор тэрнээс бусдын нь бүгдийг үүрч өссөн. Одоо дээр өвдөд тоглоно баганаг гэдэг дандаа дүүнэр үүрж явдаг. Тэгэл эрхлүүлээл тэгэл одоо тэгэл хитэн дүүнэр хүмүүжилтэй миний үгнээс гарддаг. Тэгэл аав ээж бид гурав үгнээс гарахгүй шүү дээ. Тэгэл хитэн сайхан дүүнэртэй бас хайртай. За. таргалдаг байсан. Ан хийдэг байсан юм уу? За ангийнхаа тавар ирч. Тэгэл энэ манай нутаг өсчөө ан амтан илүүхтэй сайхан газар орон байсан шүү дээ. Одоо сүүлийн үеийн таруу туулааныг ховорчиж байгаа. Би ч одоо ингээ цэргээс ирээл тэгэл юу ч худалдаа байлтэгэл ингээд тарганы хайрны гэрээ хийдэг. Тэгэл би чи энэ аадууд энэ уулуудын дамжаал өдөрт бол тэгэл амралтай яриад ингээд тарганы хайрны гэрээ хийгээл өдөрт би ингээд доор хажил 15-аас 30 тарганы хооронд өдөрт тэгж ангидаг байл шүү дээ. Тэгэхээр мундаг их олон ариун тархтай газар шүү дээ. Тэгэл одоо бидний чинь тэгэл олоолоо өсөн болохоор тэгэл тарганы төстэй боорцог юу темиргүй юмар л хоолж тэгэл зун чинь тэгэл цагаан эдгээр ээж авхан борлуулж гэсэн цагаан эдгээр тэгэл том бидний өсөн том болтлоо тэгэл ангийн юугаар л ихэл бородоо бүтчихсэн дөө юу гэнэ нөхөр. Одоо таргууд бол ховорцсон юм л байхгүй. Анд бол би дуртай тэр янгэр чон моног л алж үзээг үнэндээ удлаа яриад байгаа. Тэр таруу хүмүүний харсыг бол цаа гэдэг юм уу. Тэр үз гэрээ өгчдөг, ноорон өгдөг. Тэгэл агентуудтайгаа гэрээ хийдэг. Тэгэл ангын темирхүү ланд дуртай л байлаа. Тэгээ би миний ээж аваач 10 хүүхэд өсгсөн. Тэгэл энэ голдол бидний одоо ерөөсөө л бидний бага нас энэ голдол өнгөрсөн. Тэгэл энэ нуурандаа шалдан бүгдөө тэгэл охтон зурм ихтэй. Манай ах нар би дээр 3 ахтай. Тэгээ 3 ах маань юу нэг эрэгтэй хүүхдүүд юм болохоор охтны нөхрөө их зүтгэж охтны юу ална. Тэгэл бид нэг дээр 3 ахтай юм болохоор тэгээ бүгдөө шалдан хараагаад ах нарыг дараахтайгаал тэгэл нэг охтон устдсан охтны түүш тавиал гэл өөр ширгээрээ инүүдэд ингээд тавьждаг тэдийг аллаа эдийг аллаа гэл тэгэл бид нар чинь юу мал хүүгээ хариулж ирч хаал тэгэл энэ голдлоос шармаа шалдан бүгдөө тэгээ нэг дээр 3 ахтай болохоор голцуул би чинь дээр 3 ахтай доороо тэгэл 4 эрэхтэй 3 эмэгтэй дүүтэй болохоор тэгэл эднэрийг дагаалах голцуул цахилахгүй талдаа л юм. Тэгээд би нэг эмэгтэй дүүтэйг манай ах нар энэ ширгэн дээр барилддгийг. Тэгээ би юу нэг дүүтэйг барилдж байгаад эмэгтэй дүүгээ унгаад хөлөө тоглохчихсэн. Тэгэл манай аав хөдөө ирсэн хүмүүс ээж хоёр маань байхгүй байсан. Тэгээ би дүүгээ босгоод гэрээдэн хөтлөсөн чинь хөл өвдлөөгөө ойлоод болдгоо. Тэгэхээр за худлаа лээлгүүдээ гээд.
За бас явъя гэсэн босдгоо. Сарлагнаа захиадаг байхгүй манай тэр дөө. Тэгэн сарлаг ирлээ гэдгсэн чинь ч босдгоо. Тэгсэн чи харин хөлийн шаагийн барилдсан байсан. Тэр л гинэдтэй санагдаад байдгийн. Тэгэл миний ээж 10 хүүхэд бид энэ голдол шумбаал тэгэл энэ голд бидний баясгалан уйлаа майлаан ерөөс энэ голдол өгчруудаал тэл байсан да. Тэгээ аав маань голцоо туугаа явцдаг. Тэгэл ээж маань бидний 10 хүүхэдчүүд бүгдөөрөө тэгээ дэх үе чи юм гурил будаа тэгээ юм хүм бүгд ер нь ховор талдаа. Тэгэл 10 хүүхдээ чи өсгөж хүмүүжүүлж тэгэл говцлон хооллно гэдэг бол үнэхээр бас хэцүү. Тэгээ ээж маань аавыг туурч явцаагаар бид нар тэгэл 10 хүүхдэн тэгэл үлсэх ундаас хоол ундан тэгэл хэл юу байта. Тэгэл аав ээж маань их иршүүд юу үнэнхээр ажилтай тийм хүн байсан. Тэгэл бид нэр ээжийг тэгдэг байхгүй. Тарганы мах аав нэг туурч явсан байгаа. Тарганыхаа махыг идэх гээд тарганы махыг идмээр байна гэл ээжээ суухлаар ээж тэгэл яаж хийж байгаа л таврыг агнж өгдөг байлаа шүү дээ. Тавар биднэрт тэгэл бид нэр тэр дор нь ээж маань тэрийг тэр тавргаа хуулаад өвчөөл тэгэл дор нь маш хурдан хуулна. Үнэнхээр ажилтай тийм л аав маань олон жил тууртсан. Тэгэл тэр хугацаанд л бид нэр тэгэл хооллол ундлаад эмэгтэй хүн тэгэл 10 хүүхэдтэй тавраг буудаад хоолндын бэлтгээд үлсэхгүй байсан гэл тэгэхээр тэр баргийн хүн л баг үнэмшгээргүй. Тийм л хэршүүд. Тэгээ бид нэр ээж аавыг ээж дэмж зовоосон. Тэгэл аруулаа дор өрнө ажилтай амьдралтай дор өрнө ихэнх нь л ер нь хөдөө голцоо байна дөө. Хотод нэг ах маань нэг дүү маань хотод тэгэл ер нь бусд нь ер нь голцоо. Тэгээ нэг дүү хоёр ах маань аймагт тэгэл голцоо. Бид тэгэл энэ хэдэн малынхан буйнаар ээж аавынхаа хүмүүжүүлсэн ажиллаж хичээнгүй тэргээр нь л бид нэр хүний дайтай явж байгаа болохоор одоо ачийн эцэгийнхээ ачийг хүн ер нь хариулчлаа гэж ер нь өстө дуулдаг баг. Тэгж чиг боддгоо хамгийн гол нь хүний дайтай хүн шиг явж сэтгэл санааг нь зовоочихгүй хүн шиг л явбал тэгэл бидний эцэгийнхээ одоо санаа сэтгэлийг амар амгалан л байлгаж явал эцэг хоёр маань ямар ч байсан нэг хэдэн жил бид нартэйгээ л хамт өвчин зовлонгүй байгаасай л гэж бодоод тэгэд бид нар чи голцоо нэг тэрсэн өссөн болохоор тэгэл хоорондоо зодоо хийх маргалдах хуйлалдах тийм зөндөө. Тэгээд нөгөө би дээр 2 3 ахтай хамгийн том ихч мэн өнгөрчихсэн гэсэ. Тэгээ нөгөө ээж аав хоёр маань арай л бас илүү бас яадаг байсан болохоор бас яахан дураараа дуу би 10 сард төржээсэй гэлээ. Тэгээ төрөхдөө дутуу төрөөд жохоо эмигийн гарн дээр ингээ багтдаг байсан гэсэн. Тэгэл их л ээжийг их л зовоож их л зүдрээж тэгж хүн болсон гэж ээж хоёр маань. Тэгтгэлдээ тийм болохоор зэрэг бас илүү л бас юу байх хэсэн гэж боддог. Тэгээд нэг хүний айл хамгийн том л юм болохоор тэгэл дүүнрээ гуцундрын угаалах, хоолундын хийх, юм хүмийн ойж гатгаж өгөх өдөр багасаа юм ойсоо ээжтэйгээ. Нөгөө бид нар ч нэг бүгдөө сургуулийн хүүхдүүдтэйгээ сургуультай явна нэг намар. Тэгээ нөгөө намар сургуулийн хүүхдүүд чинь дээр үед одоо бидний захиргааталтай үйлчлэгч ярих юм да төслийн замын үед 3 ээлжийн хувцас шаарддаг байсан. Тэгэл тэр үед болгонд одоо нөгөө аваад өгдөг бэлэн хувцас нь байхгүй. Дандаа гараар хийн. Тэгэл ээж минь биднийг тэгэл 5 6 хүүхэд явж байгаа явна л да нэг сургуульд явхлаараа. Тэгэл тэр хэдэн хүүхдийн хувцсыг бүгдийг нь оён дээл, говцоос гутал, өмд, тэгэл дотуур гутнаас өсвөлээл. Тэгэл тийм болохоор зэрэг би ээжээсээ илүү их юм их талдаар илүү их сурсан. Тийм болохоор ч дүүнэрийнхээ гуцун нарыг сайн ч хийж өгдөг байсан л да. Тэгэл палааж өөрийнхөө хүндээ нөгөө сонирхолтой юм дах дуртай. Тэгэл тэрний минь л одоо ээж мэл надад өвлүүлсэн дээ. Тэгээ зэрэггүй би ээжигээ боддгийг. Бэлэн хүмүүс сууж байгаа. Одоо 10 хүүхдийн гуцун нарыг
ээж маань яаж болгож яаж бүтээж байсан юм бэлээ. Тэгэл одоо бид нар чинь хоёрхан зарим нь 3 4 тэгээ зарим нь ганц зарим нь 2 тийм хүүхдэл болсон байна та. Тэгээд тэгч одоо л за энэ хүүхдийн нэг тийм аваад гэсэн чи ахаад нэг тийм хэрэгтэй болчихлаа гэж өглөөл сууж байгаа. Тэгэхэд одоо тэгэл бодохоор зүггүй миний ээж аав яаж бид нарыг болгож ийсэн юм бла. Яаж бид нарыг энэ 10 хүүхдийг одоо яаж дааруулчихгүй, хөлдөөжгүй, өлсөөжгүй, сангаачгүй ямар ч тийм бидний дотор тийм ямар тийм хуурч өвчин инээдрээд хүүхдүүд байдгүй л тий. Бүгдөө ирүүл харуулна. Тэгэл бодохоор зүггүй ямар сайхан өсгсөн юм бэ. Бид нэр одоо тэгээд 10 хүүхд өсгөнө гэхлээр чи хизээс тэр тэгэл бодохоор зүггүй үнэндээ гатуужилтай хүмүүжилтэй бид нарыг хүн шиг хүн болгож өсгсөн дөө миний ээж хоёр одоо тэгэл өөр хүүхдээ одоо ач гууч нээлээд би тэгээд энэ телевизийн ярьцлага ийм зураг авалтын 90-т нэлээ бодож байсан л доо. Тэгвэл одоо ач гууч нээлсэн 20 одоо 40 гаруй бараг 50-д ам бүл болсон байна. Тэгэл одоо энэс хойштой бүрл өтгөрнө. Тэгэл бидний хамгийн дурт тэгэл ээж аав маань ээжтэйшээ нэг газар очиод буун. Тэгэл бид нар тэгдэг байж лээ. Гүй одоо нүү яаваа ээжээ гавцаад таал очие гэж илэрээс энэ голыг л ээж аав хоёроосоо бараг нэхэж энэ голд л ирчлээ бол тэгэл ерөөсө болдог тийм л байж үлээ. Тэгэхээр зэрэггүй энэ голдоо бидний амьдрал тэгэл тэр үргэлжлэл ерөөсөө тасрахгүй мөнгөтэй байх ийм л нутаг өстэй. Ухнаагай хангаагаа босолсон өвс ногоо илбэгтэй уул ус тэгширсэн нөмөр нөөлөгт энэхүү нутгийг сонгон нутгалсаар ирсэн. Харин тэрний өр хүүхдүүд нь аавынхаа бөөрийг сахиж нэг ч удаа энэ нутгаас холдож үзээгүй гэлээ. Мал маллах газрыг аав нь сонгосон учраас аавынхаа загсныг биелүүлж уламжлалаа хадгалан үлдэхийн тулд энэ газраас холдохыг хүсдэггүй гэдгийг хэлж байсан юм. Тэрний өр хүүхдүүд багнасаа өнгөрүүлсэн энэ нутагтаа гэр бүл зохиож аж төрөн амьдарч байна. Энэ жижигхээр амьдарч байгаа ухнаагон охин хандмаатай бид сайлын цагаар нь ийхүү хөөрлөглөө. Манайх энэ жил өвдөг гэдэг газар тусч байна. Манайх энэ жил 200 гаруй ямаа сайланд хамруулж байгаа. Сайлцсан үе хариун сайхан зам байна өө. Хандмаа жаргал сайхантай гэр бүл болж эцэг ихийнхээ малчуудмыг залгамжилж яваа билээ. За горшоо манайх наран баян бүр гэсэн горшоотой. Тэр горшоо маань үйл ажиллагаагаа чигдрүүл олон малчид хайлыг хамруулж ажиллаж байгаа. Ухнаа адууны дэргэд өссөн болоод ч тэрв эсвэл удмын адуучин айлын хүү болоод ч тэрв багаасаа малд нүдтэй энэ нутаг усны сайн адуучдын нэг. Тэрэнд адууны тухай ярих дурсах зүйл айрван. Миний өвөөтөө мөр зэрэгцэн адуу адгуулж явсан тухайгаа ярихад өөрийн ирэхгүй. Энэ сайхан өвгдөрөө бахархан сэтгэл төрж хамрын самсаа шархирж байсныг уух. Тэнгэрлэг амтын швэдэ биднээс одоо шүтэж явдаг жинхэнэ одоо энэ сайхан малууд ави адуун дугаас ерөөсөн их дуртай одоо хар багасаа одоо бараг 57 58 59 оноос эхэлж би хурдан мөр их сойж исэн. Миний хурдан сар тэгэхээр хурдан шарга мөр гэж одоо олон айрыг төрөө авчээсэн баян бүр цумандаан ингэж авчээсэн алдартай тэ хоёр хурдан хөлөгмөр байлаа. Ингээд энэс хойш энэ 88 оноос эхэлж би эргэж одоо тэр хоёр хөшин мөрөн одоо өтөлжсөний дараа одоо хурдан одоо хоёр хөрөмөр сойжсэн. Миний хоёр хурдан хөрөмөр бол ер нь олон айрыг бас олон төрөө авчээсэн гэж авчээсэн. Тэгээ миний энэ олон айрыг төрөө авчээснийг одоо сум орон нутгаас үнэлж хамгийн олон айрыг хамгийн олон төрөө авсан гэдэг юугаар одоо 98 оны 7 дугаар сарын 11-ний 06 дугаар тогтоолоор аймгийн энэ одоо энэ юуны батлан хамгаалахын одоо туслах юуны нийгэмлэгээс зарлиг гаргаж
надад одоо сумын алдарт үе цол олгож байсан юм аа. За ингээд би ер нь адуунд ерөөсөн би их хайртай. Би одоо 1968 онд би Оросын Монголын хойд гэл Оросын нутаг хар гориход би агт хүргэж өчөөсөн. Би 400 агт хүргэж өчөөсөн. 400 агтыг би энэ орон нутгийн одоо Ахмад Малчин Дамдны Сундай гэдэг хөгшинтэй мөн чиний суурийн жаахан даваа гэж одоо бөмбөр суманд амьдарч байгаа нэг миний үйлдэнгийн нэг залуутай бидгуур 400 агт Оросын одоо Монгол хоёрын гил хар гориход энэ агтыг хүргэж өгчөөсөн. Энэ агтаа одоо биднээс эсэмэн тууж хүргэж өгөөд мөн тэнцээ одоо тэр агтны тэр цаад хилд өгөх гээд одоо шахаж яхад миний одоо туужвсан адуу мэ бидний үсэг дагаж өгч уран одоо жинхэнэ өрөвдөж би миний хом хичэл одоо хайшин шимдээ би уйлж исэн би адууг өрөвдөж. За ингэж явж ялаа дайхан одоо адууны талаар. Хэдэн настайгаасаа та адуучин болох аргаа эхэлчихв. Тэгээд ер нь адуутай холбогдсон сайхан дүүх томог байдаг шүү. Тэрнээс одоо нэг ярил. За би ч одоо ер нь 16 настайгаас эхэлж би ер нь энэ адуутай холбогдсон. Би хурдан мөрийг ер нь сойж давхуулъя. Өөрөө чи би одоо юм нэг хангалд би одоо ер нь гарамгаа сайн байсан. Одоо ингээд тэрнээс 16 наснаас эхэлж би ер нь 57 оноос эхэлж би энэ жинхэнэ адуумлах арга ажиллагаанд орсон доо. Ийм байна. Орос руу та адуу агтаар хүрэж өгсөн гэлээ. Хит хоног тууж юу? Замдаа бас ер нь байгалийн цаг уурын ямар мэдээлэл хатуу шүрэн нөхцөлтэй холбогдсон ямар үйлрэл тууж ирсэн юм бэ? Хавар одоо энэ 6 сард агтаан 400 агтаан хүлээж яваад тэгээд орон нутгаас одоо энэ чигээс гараад одоо нэг өвсгөлийн доод үе одоо юугаар одоо энэ Эрдэнэ хотод хот байна штэ. Яг тэрний тэргээр одоо дайруулж Улаанбурсны зууд гэдгийг уруудуулж ороод Сэлэн мөрний захтаар хүрээд төцсөн чинь Сэлэн мөрөн банзгөрөөс нь савнаас айлцаад үертэй тийм хэцүү байсан. Тэгээд тэнцээ биднээс адууган одоо манж хариулж байжээж 15 хоног хүлээж ээж нөө том мөрөнгийн чинь үерийг татрааж ээж. Тэгээ Бярвазаар одоо ачиж 3-4 таслаж биднээс адууг тэгээ цааш дараач өгчээсэн. Тэгээ цаашаага яваа тэр одоо Зүүнбэрэнгийн сангийн аж ахуйн доотлын тэр бүдүүний ваз гэдэг дээр Оросын одоо тэр адууг жинхэнэ шинжилгээ хийжсэн одоо сэвийн шинжилгээ хийжсэн одоо цусна юу тийм ээ. Тэнд одоо адууг шинжилүүлээд тэнд байж байгаа тэгээ тэнцгээс тэр Аргастан даваа гэдгээр даваа цаашаага орохдоор Орос Монголын одоо килчин зүгээр зогооноор хязгаарласан тийм кил байдгийм байлээ. Тэр зогооны одоо тэр хилийн тэр яг наатлын амсардаар нь 2 том хшаа байдаг. 2 том хшааны нэгэнд одоо Орос авахгүй одоо тэр варанксан адуугаан одоо цангаалгын сангийн аж ахуйн одоо тэр малчтад тэр варанксан адууг нь тэр сангийн аж ахуйд өгдөг. Цааш нь жинхэнэ өөрсдийнхөө одоо авсан одоо тэр хариуцсан авсан одоо өөрсдөө тэнцсэн адуугаан цааш нь улдаан үүдээс одоо ирж одоо тэгээ цааш нь тэр чахад тууж яваачдаг ийм байлээ. Та одоо адууч үе залгамжлаад үр хүүхдүүд хүргэн хүүхдүүд одоо адуу ингээд үе залгамжлал маллаа авч ийн. Ер нь сумын алдарт үеч аймгийн алдарт үеч төрөө. Манай хүүхдүүдээс үү? Одоохондоо бол төрөөгүй л зүгээр яг би ч одоо аймаг сумын одоо минд төлчин гэдгээрээ манай гэр бүлийн хүнчиг одоо шалгарч байсан. Би энэ Буусхан сумынхан одоо сумын авраг малчин инк төлчин зузаандрахын авраг мэтчлэн одоо ийм ажлуудыг би одоо хийж исэн л да мал аж ахуй дээр жинхэнэ одоо санаачлага өөрийн итвэх санаачлагаа гаргаж ингээд миний энэ одоо орон нутгаас өгчээсэн мал аж ахуй дээр өгсөн үүрэг даалгавар одоо бүх одоо норм төлөвлөгөөг нь давуулан биелүүлжсэн гэж одоо намайг 5 6 7 8 дугаар 5 жилийн гавшгаач ийм юу гэдэг байсан юм одоо тэр үед. あ、 тийм авч исэн. Тэгээд одоо энэ 20 он одоо 11 сарын 21-нд 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 одоо
60 70 90 90 жилийн одоо ой мэдуулуудаар одоо манай энэ орон нутгийн одоо энэ дарга нарын эрхвхийн улсууд одоо миний хийсэн ажил хөдөлмөрийг хүндэтгэж ийм медалуудаар шагнажсэн Адам төв дөрвөн байгууллагын төрийн шагнал хүнд жуухчиг 2 удаа би шагнуулж ирсэн. Хамаа тэгээд миний одоо мал ажиллагааны уламжлалт одоо энэ үйл ажиллагааг уламжилсан одоо манай Хүргийн Жаргал аймгийн сайн малчин манай одоо хүү Сэдэнбал гэдэг залуу одоо сумын сайн малчин одоо энэ дээд миний энэ охин маань одоо бас аймаг сум одоо сумын сайн малчин байгалмаа гэж байгаа. Иймэрхүү одоо миний хойноос үе болгоомжлсан миний өөр хүүхдүүд одоо ийм сайхан ингэж амьдарч байгаа да. Мөн эднийхээ сүү сайлаа бэлдэж сайхан идээ цагаатай айл гэдгийг нутгийнхан хэлдэг юм билээ. Өнөөний сүгээр янз янзын цагаатыг хинтээ буцаа бүр нэр төрсөн гэдэг улстай нэр төрсөн цагаатай байдаг. Тэр дундаа өнөөний ээзгийн хамгийн сайхан амттай жихэн амттай байдаг. Тэгээд нэг дэмэн лугаан ааруул өрөмзөө хийгээд өнөөний сүү юм болгонд ашигтай. Тамаа хүүхдүүдийн эмчилгээ мэргэжлийн нарны зохистой мохолтод янзсаа эмчилгээ авдаг. Өнөөний сүүл тал бүрдээ ашигтай л да. Зөвхөн цэцгийн сайхан зузаан байдаг. Тэр дундаа өнөөний ашиг шингэж хоны маань ашиг шинээс их тутахгүй бол. Ухнаагоо зөвхөн малаа зогсохгүй нутаг усандаа олон бүтээн байгуулалт хийж урдаг соёлын салбарт өөрийн хувь нэмрээ оруулах нийгмийн итгэвч сайтай хүн гэдгийг нутгийн олон андахгүй. Тэрээр сум орон нутагтаа зохион байгуулагддаг олон уралдаанаас шагнал хүрдэж байсан удаа цоггүй. Нэг үгээр бол сайн малчин төдийгүй нутаг усандаа эхийг хийж бүтээсэн малчин. Тэрний гавья шагнал ихэ. Сумын сайн малчин, сайн туурчин, сумын алдар туяач гээд тоочод байвал олоон. Хөргөж өгөө тэгээ цаашаа тэр Аргастан даваа гэдгээр даваад Оросын хэл Монголын хэлээр яг заагд орчдөг юм байлээ. Тэр заагдаар нь одоо 2 том гашаа байдаг. Тэр 2 том гашаанд нь одоо Орос өөрсдийнхөө авах одоо тэр адуугаан аваад тэр гашаанд нэг шахаад тэр бараанхаар гэрсэн гэдгур адуугийн тэр цагаан толгойн сан гэж хойд одоо тэр хэрэгцээнд нь хэрэглүүлэхээр ингэж өчтдөг юм байлээ. Тэгээд тэр саатлын тэр Оросын одоо тэр Алтан булгуур руу шахаж байгаа тэр адууг шахахад адуу мал байна одоо жинхэнэ Монгол биднээсээ өнөрийг анддаггүй юм байна лээ. Өрөвдмөр өстой биднээс Монгол адуун дандаа омгч дандаа баярлж явдаг учраас тэр юм уу. Тэгээ эргэж одоо биднээс рүү үүсэж одоо эргэж хойдорж ингэж буцаж эргэж хургаад ингээд одоо цаашаа орохдоо маш дургүй байдаг юм байлээ. Би одоо тэр тууж усан тэр сайхан сүргэн цааш нөхөхтэй би уйлж исэн би. Иймэрхүү байдаг юм байлээ дээ. Тий одоо тэгээд цуг одоо тэр дамжны сундаа гэж одоо өндөр настай хөгшин цуг тууж өвсөн тэр хөгшин маань одоо хорвоогийн мөнгөсөг үтцсэн. Энэ суурын жаахан даваа гэж нэг залуу миний үеийн залуу тэгэхэд агт тууж өвсөн надтай цуг. Тэр маань одоо бөмбөрд шилжчихсэн бөмбөр сумд амьдарч яадаг юм аа. За одоо ингээд тэрний дараагаар би одоо 4 жил хон туусаа. Тасралтгүй. 4 жил хон туугаад би одоо дандаа сайн ливжсэн. Тэгэхэд одоо тэр хитэн 89 онд баг. Тэр хончийн нурууд одоо том төөмөр гарч. Тэгээд тэр төөмөр чи одоо гитнэн Эрдэнэт хүний амнаас эрсдэж гитнэн одоо улсад гохирол учруулж одоо гитнээ суур нь одоо түлэгдэд гэж өнгөрж ирсэн тийм аюултай тийм төөмөр хүлжсэн. Тэгэхэд би мал тууж явж байгаад тэр пойл одоо хагалсан тэр бараан тэр борногдсон газар одоо малаа хурааж биднээс малаа хурааж ээж одоо улсын хөрөнгөөгчийг хамгаалж өөрсдийнхээ амнасыг ч одоо сэтгэлийн төвчээр ов самбаагаар одоо ингэж
авчирчээсэн ийм төвхтэй те. За тэгээ би 4 удаа хондоосон байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь би 2 хүүхэдтэйгээ мал туусаа. 2 хүүхэдтэй манай тэр Болдбаатар гэж одоо нэг залуу байгаа. Эрдэнэбаатар гэж одоо манай том хөвгүүдах банд одоо готод хуваар одоо бизнес хийж байгаа. Тэр 2 хүүхэдтэйгээ мал туугаад ямар ч ихсэн одоо тэр малын гохирол гар зүгөө 2 хүүхэдтэйгээ тууж тархны мах комбинат хөргөж өгөөд тэгээд яг сум орон нутгад бас одоо тэр цаашдаа одоо энэ сумын орон нутгийн одоо тэр юунд тус гэрэг болдог л байх та би 3 тонн мах тавуулж өгөөд одоо сумынхан туурчтай толгой одоо тэгж яваад ирсэн дээ. Бодгооголсон ингэн хөөслөгтэй хамт үйлнэ. Бур орохгүй болохоор овоогоо дахиж даллан өөнтөгч хорвоод гомдвол хуураа татаж тайтгарна. Өөрөө өөртөөгөө ярьж орчлонгийн эдрийг тайлна. Тийм ээ. Энэ бол малчин гих энгийн хэрнээ эгэлгүй сууд хүмүүсийн тодотгол тэд 100-100-ыг 60-60-ыг өртөөлөн зураг шиг эх орондоо энх түнх аж төрсөөр малчин хоёрыг малчин гих хүний эглэхэн амьдралыг харуулахыг зорьсон нэвтрүүлэг энэ хүрээд жаргаж байна.